Сайн байна уу эрхэм хүндэт үзэгчтэй. Би энэ Канада улсад одоо төвтэй зам одоо Америк, Япон, Армен, Герман гэх мэтийн 11 орны одоо шилдэг бүтээгдэхүүн байгалийн гаралтай цэвэр экологийн одоо ийм шилдэг бүтээгдэхүүний тухай та бүхэнд хэлье гэж бодож байна. Би бол одоо 70 нас өнгөрсөн одоо ийм настай хүн энэ бүтээгдэхүүнийг одоо өнгөрсөн 11 дугаар сараас хойш эхний одоо 1-р шатлалынх нь буюу одоо энэ ийм ягаан юутай хороод бүтээгдэхүүн гэсэн ийм өнгөтэй савтай бүтээгдэхүүнийг одоо 3-ыг хэрэгжилж байгаа юм аа. Энийг хэрэгжилснээр одоо өөрөөр хэлбэл 70 нас гарсан хүмүүсд ямар одоо тийм хөгшрлөөс болдог, насжилтаас болдог янз бүрийн өвчнгүүд гэж манайхаа одоо хэлдэг. Жишээлбэл одоо төрөө булчирхаан, томрол, шохоожилт, за тэгээд бөөрийн за мөн одоо шээсний сүвийн одоо өрөвслөө ч юм уу хүнд өндөр настай улсуудад тохиолдож болох хамаг өвчнүүдийг одоо нэлээд шуулдаг одоо ийм их чухал ач холбогдолтой ийм сайхан тэжээл одоо хөө одоо бэлдэмлүүд байгаа юм. Энийг одоо би бас та бүхэнд хэлье. Надад одоо зогсон тухай би энэ имчилгээг одоо энэ тэжээл хэрэгжилж байгаа тухай та нарт хэлье гэж бодож байна л дээ. Энийг одоо хэрэгжилснээр тэр хүний одоо нойр гүйдэх юм уу тэр төрөө булчирхааны одоо шээс гарахгүй дөлүүлэх янз бүрийн болох за тэгээд бөөр давсхны тэр орчны одоо ялгарлуудыг шингэн гадагшлуулах энэ бүх эд эсүүдийг сайжруулдаг одоо ийм бүтээгдэхүүн ийм одоо тэжээл байна. Би одоо цөсөө авахулсан 18 он цөсөө авахулсан. Тэгээд тэрнээс хойш ходоодны гэдэс дотор одоо 5 цулын одоо бас янз бүрийн тийм өрөвслүүдэд одоо өртөж байсан. Тэгэхээр энийг хэрэгжилснээр өөрөөр хэлбэл миний тэр бүх өрөвслүүд одоо алга болсон. Түрүүн би нэг удаа бас фэйсбүүкээр дамжуулж та бүхэнд хэлсэн. Одоо энээс сонсоод манай зарим хүмүүс одоо энд орж ирсэн би энэ сайжирч байгаа. Өшөөж цаашаа одоо улам илүү болох ийм одоо их үүсэж эхлэл тавигдж байна. За энэ бүтээгдэхүүнүүд нь бол цэвэр одоо бидний одоо мэддэг байгалийн гаралтай гэх одоо энэ ямар цэцэг юм одоо бид мэдгүй манад ургадаг цэцэг байгаа байх л да энэ. Энэ одоо цэцгээс гаргаж авдаг байна. Мөн бидний мэддэг одоо наран цэцгийн зурагтай одоо ийм бүтээгдэхүүн байгаа юм ийм тэжээл. Энэ одоо жишээлбэл одоо 2-2-аар өдөрт 4 удааг уух жишээний одоо ингээд байгаа юм. За энэ дээр бол одоо Японы тэр далайн ёроо дургадаг шүр одоо бид нэр хөөргөний толгой хийдэг шүү дээ одоо улаан шүр. Тэр шүрийг одоо өөрөөр хэлбэл энэ ийм эмчилгээний бүтээгдэхүүн болгож ийм тэжээл болгож гаргасан. Тэрнийг Японоос авдаг ч юм уу. Ер нь олон орны одоо тийм бүтээгдэхүүнүүд тийм экологийн байгалийн цэвэр ургамлын гаралтай ийм тэжээлүүд энд байна. За энийг хэрэглээрэй гэж би одоо та бүхнээс уриалж байна. Энэ бол та одоо хэдэн төгрөгөөр ч юм энийг тэр зохих хүнээр нь дамжуулж аваад та хэрэглэхэд ерөөсөө танд зохихгүй энэ одоо янз бүрийн ийм шалтгаан гарахгүй юм байна гэдгийг би бол одоо өөрийнхөө биеэр нөгөө бурхны нэр барьж тангаргална гэдэг шиг би өөрийнхөө энэ даалгарсан насаан барьж одоо тангаргалж хэлмээр юм уу энэ хүмүүст тусдаа дөхөмтэй учраас би хэлье гэж бодож байна. За энийг одоо хэрэглээд эхэлж байхад манай энэ цэнгэл одоо манай уртын дууч бас одоо энэ янз бүрийн өвчин нэрвэгдэж ялангуяа энэ одоо тархины хавдар тархины толгойн ясны хавдар гэсэн ийм онцтой хятад
зэрэг орнуудад явж эмчилгээдээ одоо нойр нь хөрөхгүй одоо ийм болцсон байсан хүн өөрөөр хэлбэл энэ бүтээгдэхүүнийг хэрэглэж эхлээд үр дүнгээ өгч байгаа тухайга би ярих байхаа гэж бодож байна ингээд цэнгэл. Яа. За миний 8 сард анх ер нь миний толгой өвддөг юу одоо сүүлийн 5 жил бол байнгын өвддөг байсан. Тэгээд байнгын эмнэлэгт хэвтэж эмчилүүлдэг. Сүйдэж ирээд бүр үлрэл ирж хэвтэж эмчилүүлдэг юм байсан. Тэгээд саяхан одоо 24 онд 8 сард хотод очсны шинжилгээнд орлоо. Тэгээд шинжилгээнд ороод тэр бүх шинжилгээнд ороо гараад ирсэн чинь тэгээд толгой тархины дотор гүний ясны хавдар гэсэн юм унштай Монголд онцлогтаад бүх одоо Улаанбаатарт тэр Монголын бүх эмнэлгээр явж одоо тэр эмчнэрт үзүүлсэн. Ирээсээ намайг эмнэлгүүд хүлээж аваагүй. Тэгээд ер нь бас хэцүү өвчин гэж надад хэлсэн л да одоо хавдар тэгээд хортой хоргоо хоёрын одоо бид нэр бас 6 сарын дараа дахиад ингэж юу яана шинжилгээнд оруулна гэж хэлсэн. Тэгээд одоо нэг сар хэрээтэй тэр эмнэлгээр яваад болохгүй болохоор гадагшаа явуулахаар одоо би Орос руу өөрийнхөө шинжилгээг анх явуулсан. Тэгээ Орос руу явуулахад Орос бол бас хариу их муу өгсөө. Одоо энэ бол бүр тархины гүнд байна ясанд. Тэгээд тэр эмчлэгт маш хэцүү. Тэгээ хаалгаанд ороход бол маш их эрсдэлтэй. Ер нь бид нар ингэж хүлээж аваад энэ хүн ер нь баг найдвартай болохгүй гэж бид нар мэдхгүй. Тэгээд хаак холоос бид энэ хүнийг яг чадна гэж хэлж чадахгүй гэсэн иймэрхүү хайр ирсэн. Дахиад эргээ тэгээд бид нар урагшаа Кохот руу явж өөрсдөө шинжилгээнд орсон. Тэгээд Кохотын шинжилгээнд ороод тэгээд гарч ирсэн чинь тархины гүнд ясан дээр ясны ургалттай маш том ургалт болсон байсан. Тэгээд би наашлаад одоо ингээд баруун өдрөөгөө тойрч орж ирсэн ясны зузаар л тэгээд хараа дарагдсан. Ингээд харааны судас дарагдсан. Иймэрхүү унш гарч ирсэн. Тэгээд яг хавдар бол болоогүй гэсэн ийм унш гарч ирлээ. Тэгээд тэндээс би ч бас эмчилгээнд нэлээд олон хоног эмчилгээ хийлгээд тэгээд Монгол дээр дахиад хотод эмчилгээнд ороод тэгээд өвс рүүгээ одоо ингээд гэртээ ирээд дахиад өвдөд байхаар буцаад эргээд эмнэлэгт хэвтэж өвсийн эмнэлэгт эмчилүүллээ. Тэгээд эмэн тариагаар эмчилүүлээд гарсан чи ирээс миний толгой бас нэг сайн болж өгөхгүй. Сүйдж ирээд ирээс нойр байхгүй болоод ямар ч одоо эмчилгээнийх үр дүн олсонгүй. Тэгээд дахиад би эмчтэй ингээд хандаад очсон. Тэгээд булгамын эмчтэй очсон. Тэгээд булгамын эмч маань надад хэлсэн. Игч минь та одоо ийм унштай ажиж ирчгээд тэгээд дахиад энэ эмэн тарианд ингээд орчихна гэдэгт болдгоо байхгүй юу. Таны одоо энэ ясны ургалтад нь бол энэ эмэн эмчилгээнд бол улам ингээд хөгжөөд итгэвчээд ургалт нь явагдаад цаашаа явагдаад байна. Танд бол одоо картн дээр эм тариа бичих ямар ч тийм юу байхгүй. Та бол одоо эмчилгээ хэрэг хэцүү эмчилгээ байхгүй. Эмчилгээ байхгүй. Та харин түүнээ дэргэд танд ганц л уух юм байна. Хушхны яс уу гэсэн. Тэгээд хушхны яс уужсэн. Тэгээд тэр эмчилгээндээ бол минийх тэр Кохотод яваад ирэхдээ тэр тархины судасны найрсал гэж бас онцлогдсон. За тэгээд тэр судасны найрсал тархины судасны найрсал болоод дахиад дээр нь нөгөө хатуурл үүсчихсэн. Судас нь тэгээд цоохор үүсчихсэн юм. Тэгээд судас нь одоо ингээд ийм таны хувьд бол судасны найрслаар их өвдөж яана гэж эмч нь тэр Кохотын эмчтэй гэж хэлсэн. Тэгээд тэр судасны найрслыг ингээд эмчлээд та бас танд хэлэхэд одоо ерөөсө таны судасны найрсал төгс эмчилгээ болдгоо. Одоо та зүгээр яг өвчин намд гайгаад ингээл одоо ийм тангаараа ингээл бай. Гэхдээ яг л төгс эмчилгээ ерөн судасны найрсал болдгоо. Хуучин яг судас шиг болохгүй гэж хэлсэн. Тэгэл одоо энэ дээрээ тэгэл нөгөө судасны найрслаа эмчлэхээр тархины ясандаа нөлөөлөд тэгээд ингээ хоёр эмчилгээ хоорондоо ерөөсө болж өгөхгүй. Тэгээд булгам эмч намайг тархины судасны найрслаа та эмчилнэ гэж ягаад ясан улам хөгжүүлээд ясанд нь одоо ингээ хөгжөөд бүр ингээ ургалт нь ихтэйд ирэх юм бол тэгээд нөгөө тархиан бүх юм дарна. Сонсгол хараа тэгээд чихээ хамар хоолоо
мэдрэл гэл ингээл одоо тэгэл нөгөө нүдний хараа дарах юм бол нүдгөө хараагүй болчихно. Тэгэд одоо иймэрхий күн өвчтэй ирсэн. Тэгээд аргаа бараад тэгэл булганы эмчээс тэр болгоныг сонсчгээд бас яах вэ? Одоо тэгээд ном байгаад ямар ч өвчин ирсэн ч одоо ийм тан уухар нөгөө ясандаа нүлээлээд одоо би ном байлтай биш одоо яах вэ? Ер нь бүтээгдэхүүн энэ ургамлын гаралтай бүтээгдэхүүн уухаар шийтсэн. Тэгээд бүтээгдэхүүнээ уулаа бас өөр орны янз бүрийн бас бүтээгдэхүүнийг уусан. Тэгээд тэдний бүтээгдэхүүн уугаад ингээд би 3 сар уусан. Тэр 3 сар ууж байгаа хугацаанд бол энэ бүтээгдэхүүний санал надад фэйсбүүкээр миний тэр уншны юуг нөгөө фэйсбүүк дээр би ч бас нэг ах дүүдэ баярлснаа тавьсан байсан л да. Тэгээд тэр юугаар л энэ бүтээгдэхүүнийг санал болгож нэг хүн орж ирлээ. Тэгээд орж ирсэн энэ бүтээгдэхүүнийг би сар ер нь нийлэн судалсан. Тэгээд судлаад нэг л болмоор юм шиг. Тэгэл ирээс одоо надад өөр эмчилгээ байхгүй юм чинь би энийг уул бас болмоор байна. Энэ бүтээгдэхүүний ургамлын гаралтай бүтээгдэхүүн таарна хол байх над гэж бодоод тэгээд одоо би тэр бүтээгдэхүүнийг 3 сар уухнаад ирээс өөрчлөлт өгөөгүй. Өвдөлт бол байнгын байдгаас нь сүйдэж ирээд ирээс нойр байхгүй, шөн дээрээс унтж чадахгүй, хажуу хавийн бас өрхөөгд хань өгтөө бас ингээд хажуудаа их зууж хэцүү байсан л да. Ер нь өвчин ирэхэд маш хэцүү юм байлаа. Тэгээд тийм байсан. Шөн дээрээс босоо суучдаг би заримдаа. За тэгээд үер цайтал ерөөсө босч авч ажил хийх гэхээр нөгөө өвдөлтөндөө юмаа хийж чадахгүй. Тэгээд ер нь хэцүү байсан. Тэгээд тэр хэцүүгээс тэгээд энэ бүтээгдэхүүнийг шийдлээ хүүхдүүдтэйгээ зөвлөөд тэгээд шийдээд энэ бүтээгдэхүүнийг эхний одоо энэ бүтээгдэхүүнийг би захиалаад тэгээд аваад 14 хоног уугаал. Тэгээд багаар миний өвчин багад намдаж байгаа юм шиг надад яг мэдгдсэн. Тэгээд 14 хоногоос хойш би тэгээд унтдаг болоод өдөрт унтдаг болсон. Өдөр хэрэггүй шөнө унтж чаддаг байсан гэн. Өдөр унтдаг шөнө дээрээс нойр нь маш сайн хүрдэг болоод. Одоо би ирээс юу яаж өдөр шөнөгөл нойрондоо хүчгэрхэ байсан би. Яг л хуучин хэвэн болсон. Тэгээд тэрнээс хойш тэгээд зуур гэдэг юм тэгээд арилаад энэ бүтээгдэхүүндээ. Тэгээд одоо би ингээд сар өнгөрөө одоо 2 дахь сарынхаа бүтээгдэхүүн аваад ингээд ууж эхэлж байна. Энэ сарын хугацаанд би уугаад бас энэ похо бүтээгдэхүүний энэ эмчнэр нь бас эмчнэртэй нь бас цаашаа надад юу яаж өгсөн. Миний нөгөө корол похо биш шүү. Энэ корол энэ эмчнэртэй юм байл энэ бүтээгдэхүүний одоо цаана тэр юу. Тэгээд тэр эмчнэрт нь миний шинжилгээний хариуг явуулсан. Тэгээд бүх шинжилгээний хариу явуулсан чинь 3 хоногийн дараа тэгээд миний хариу ирэхэд дахиад дээр нь тархины тэжээл ер нь бараг тэжээлтэй бүх тархин маш их сайн. Тэрийг авч уух тийм санал гаргасан давхар уу гэдэг. Тэгээд тэр тархиныхаа тэжээл тэр бүтээгдэхүүнээ тэр дороо би захиалж аваад тэгээд одоо уугаад эхэлсэн. Тэр тархины тэр бүтээгдэхүүнийг давхар уугаад эхлэхдээ надад нэг шинж тэмдэг болвол би ч одоо 50 гарцсан 50 хагаслж яваа хүн тэгж яхад одоо миний биений юм ирж л байсан л да. Тэгээд намар 10 сар хүртэл ирээд 10 сараас хойш биений юм ирхэн байцсан байсан. Тэгээд одоо цэвэрчлээ гэж бодож байсан би өөрийгөө. Тэгжсэн чинь сая тэр тархины тэр тэжээл нэмэгдлийг уугаад ирэхэд гэнтх нэг өдөр тэгээд бас биений юм ирээд ууч яг л охин байгаа цаг шиг л зүгээр нэг руу тасарч ирсэн. Нөгөө цэвэрчлэлтийн бид нар чинь болохоор бас эмэгтэй хүмүүс ойлгоно шүү дээ. Маш их зовртой тэгээд цэвэрчлэлт болох гэгээд бид нар чинь янз бүрийн юмд бас л нэлээд бие өвддөг, хавддаг. Тэгээд дээр нь одоо энэ хуучин энэ өвчийг маш их хөдөлгдөг юм байсан. Тэгтэл одоо энэ дэр бол тэгээгүй яг л нэг хуучин залуу шиг л бүхэл юм одоо хэвийн ирсэн. Тэгээд тэрнээс хойш би өөр их одоо сайхан сэргэж би маш их хөнгөрч байгаа. Тэгээд энэ бүтээгдэхүүн маш их сайн бүтээгдэхүүн гэдгийг одоо би өөрийнхөө биеэр л одоо ингэж мэдэж одоо өнөөдөр би ингээ тантай ингээ ярилцаа суудаг юм сайхан бас зуургүй одоо ингээд яриа сууж байгаа бас их баяртай байна. За энэ тэжээлийн одоо тэр Канадад төвтэй гэсэн бид рүү хэлсэн. Одоогор бол
Казахстан салбартай. Одоо энэ Корал клуб гэсэн ийм нэртэй энэ бол нөгөө бүтээгдэхүүнийх нь тэр тэжээлийнх нь сав байгаа юм. Одоо өдөрт авч явж энд хийж уух юм зориултаа. За энэ одоо тэр мөн тэр Японы нөгөө шүрийг одоо усан найруулад аваад явдаг ийм савууд нь байж энэ тэр жишээний. Эднийг одоо өөрөөр хэлбэл тэгээд үндсэн төв нь бол Канадад, за салбар нь Казахстанд, бид бол энэ манай Монголд байгаа одоо энэ юу бол бид нэр энэ Увс аймагт бол өөрөөр хэлбэл Казахстанаас баяуулгыг дамжуулж Казахстанаас эргэлж байгаа. Ер нь Оросын холбооны улс одоо бас энд орж байгаа шүү дээ. Тэр 11 улс дотор. Оросын холбооны улсын тэр одоо бүх нөгөө юунууд республик өөрөөр хэлбэл бүх улс орнуудад нь бас одоо энэ хэрэглээд тарж байгаа. Ер нь дэлхийн нийтийн хэмжээнд бол яагаад үгтэй энэ чинь байгалийн цэвэр одоо ургамлын гаралтай экологийн гэдэг утгаараа их өргөн дэлгэр хэрэглэгддэг юм шиг байна. Энэ ямар нэгэн одоо тийм өнөр хамт одоо тийм мэдэгдэж байгаа юм алга. Тэр химийн үйлдвэртэй орнууд энд байхгүй байгаа байхгүй жишээ. Өнгөр бол одоо асар их том химийн үйлдвэр хөгжсөн тэр тийм орн жишээлбэл энд байхгүй байна. Их мэтлэнгийн одоо бид нэр одоо харах. Энэ бүтээгдэхүүнээс хамгийн одоо миний одоо мэдрэгч байгаа юм. Тэгээ энэ одоо зүрхнийх шүү дээ. Би одоо нөгөө өвдөлт яг ингээд зүгээр байжсаа гинт ингээд толгой өвдөл эхэлнэ. Тэгээд өвдөлт эхлэн гут ирээсээ өшгөрүүлээд эхэлнэ. Ирээсээ юу хайдаг өшгөрүүлээд. Тэгээд минийх тэр өвдөлт бол хамгийн гол нь судасны найрсал. Одоо энэ намайг одоо над шиг одоо ийм уншдаг хүмүүс зөндөө байгаа. Одоо би ингээд өдөрт гадуурч гэсэн ингээд явж байгаа судасны найрсалтай хүмүүс надад хараад би бас энэ бүтээгдэхүүнээ бас танилцсан. Ямар гоё юм бэ гэдэг. Энэ хамгийн гоё да. Гэхдээ үнэтэй ирнэ. За тэгээд үнэтэй ирээд ингээд бид нар эрүүл байхын төлөө энэ бол хамаа авахгүй шүү дээ. Яагаад гэвэл хүн эрүүл болохын төлөө энэний үнийг бид нэр хязгаар судлахгүй. Би одоо сарын одоо тэтгэврийн мөнгөөр нь одоо авна шүү дээ. Одоо тэтгэврийнхаа мөнгөөр л авч байгаа шүү дээ. Тэгээ тийм учраас одоо энэ бүтээгдэхүүн энэ яагаад энэ хүнд ингэж сайхан үйлчлүү гэдгийг л би өөрөө л одоо ингээд туршлага болж одоо энэ бүтээгдэхүүн үүсний хувьд л би сэтгэл өндөр ярьж байгаамаа. Тэгээд энэ судасны хамгийн гол нь судасны нарийнсалтай л одоо энэ толгой тархих өвддөг хүнд бол одоо би өөрөө хэлэхэд бол маш сайн надад зогсоон. Тэгээд одоо хоёр дахь бүтээгдэхүүний давхар авчихсан байна. Дахиад одоо би энэ эхний энэ бүтээгдэхүүн чи 3 дараалны бүтээгдэхүүн шатлалтай. Тэгээд энэ шатлалын би одоо хоёр дахь шатлалаа нь одоо аваад явж байгаа шүү дээ. Та болохоор одоо 3 дахь шатлалаараа ингээд орчихсан байгаа маань. Тэгээд энэ зүрх гэдэг юм одоо дахиад эргээд нөгөө өшгөрөх байх. Тэрээсээ тийм юм байхгүй болсон. Маш сайн. Тэгээ иймэр бид нэр ингээд бие нэмжлэхээр энэ зүрх мөрөх дахин тийм өвдөхгүй байна гэдэг юм байхгүй. Бид нар юм уугаал байдаг. Тэр нэг гайгуулахаар орхичдаг. Эргээд нөгөө дахиад өвчнөглөхөө дахиад нөгөө зүрхнийхээ юм уух жишээний толгойнхээ юм уух жишээний юм. Тэр судасны найрсал маш их тахаараа намддаггүй өвч юм байлээ. Хэрэг намддаггүй байсан шүү би. Маш хэцүү байсан. Тэгээ намайг бол эмчнэр бас ингэдэг байсан. Агаарт их сайн байх хэрэгтэй. Тэгээ дээр нь та маш их намхан одоо дуу шуугу тийм урчинд байх хэрэгтэй гэсэн. Тэгэл одоо би чинь ингээд ач зээнэр ирээд дэрнийхээ ачаалдаг ирээсээ даадгүй сүйлдэж ирээд энэ жилдээ би ер нь ач зээнэрээ хөөдөг байсан шүү дээ. Ирээд нэг цай хоолыг хийж өгөөд за толгой өвдлөө одоо ингээд яваараа гээд ингээд явуулдаг. Манай хөвгтөд шөнд ирээсээ намайг нөгөө утастаж янз бүрийн цочрол үүсгэдэггүй. За нэг цочрол янз бүрийн юмд ингээд сонсоод бол ирээсээ өксөхгүй л өвдөндөө. Энэ тэгээд энэ судасны нарийнсал хэцүү юм байлээ. Ингээд хүний энэ хамар гэдэг юм чинь бас их судастай байд юм байлаа шүү дээ. Тэр энэ хамар бүртэл тэр судас нь байрж өвдөн энэ хацар мацраар ингэж өвдөн. Тэгээд энэ өвчин гэдэг юм маш хэцүү. Би одоо өөрөө одоо намайг бол хүмүүс одоо мэдж байгаа. Ийм өвчээр ингэж өвчилж яана энэ хүн ийм ингэж өвж байгаа шүү. Би одоо эргээд ингээд сайхан энэ бүтээгдэхүүнийг уугаад ингээд өвчин намдаад өвчнгөө болоод тэгээ та бүхэндээ одоо энэ бүтээгдэхүүний талаар бас нэг хүнж гисэн бас эрүүл болаасаа өвчин энэ шаналаасаа бас гараасаа гэдэг үүднээс л би энэ ярилцлаганд орж байна.
би одоо өөрөө ингээд эрүүл болж байна. Хамгийн гол нь тэгэд энэ ус бол маш сайн юм байлээ. Энэ ус бол би ер нь ус ууж чаддгүй байсан шүү дээ. Би ер нь ус уудгүй дандаа цайгаар л байдаг юм хүн. Тэгтэл одоо энэ усыг ус нүрийн бүтээтгүүний усан хийгээд тэгээд нэг 5 минутын дараа тэгээд уухад маш их гоё зөөлөх нь. Тэгээд уухад маш гоё. Одоо усандаа бол одоо би одоо дасчлаа. Тэгээд энэ бүтээгдэхүүн бол янз бүрийн тийм амт шимжирээс байхгүй. Их гоё хэзэн байгалийн гаралтай л бүтээгдэхүүнүүд. Тэгээд дотроосоо цэвэршдэг. Хамгийн гол нь бид нар эм таан уухлаар гадна талаар ингээд нам болгочихно. Доторх нь эдгэрхэд бас хэцүү шүү дээ. Одоо би харин тэр ясны энэ ургуултыг сая 1 сард очиж шинжилгээнд орох хэрэгтэй байсан. Тэрүүгээ болоод энэ бүтээгдэхүүнийг 3 сар ууж агаад 3 сарын дараа би ингээд нэмсгэн явъя гэдэг ийм өөртөө зорилго тавиал тэгээд одоо би ухаар болж байгаа. За тэгээд энэ хэлж штэ энэ хүмүүс одоо манай цэнгэл яриад штэ энэ тэр үнэр амтгүй тэгээд тэр судалгаа яг энэтэй адилхан би жишээ хэлье гэж бодож байна л дээ. Би сахартай. Тэгээ энэ бүтээгдэхүүнийг энэ тэжээлийг хэрэглэж эхэлснээс хойш сахар ерөөсөө нэг тийм 7.5 6.5 хооронд ороод тогтчихж байна. Зогсож байна өөрөөр хэлбэл. Тэг өсөлт доошлолт нь ингээд нэг хэмжээнд хүрээд ингээд юу ачиж штэ тогтворчж байна. За дээрэс нь одоо тэр миний үеийн эрэгтэй хүн болгон мэднэ. Энэ 60 гараад ирэхтэр одоо манай хуучин одоо монголчуудын ярьдгаар одоо юу гэдэг нь шүү дээ одоо нөгөө тусал алдаад байна. Шээс юу нэг савраад гэдэг юм одоо ингэж хэлдэг. Тэр юм бол ерөөсөө хүн болгонд тохиол. Тэгэхээр тэрийг бол энэ тэжээл бол зогсоож ийн гэж би хэлэх гээд байна. Зогсоож ийн өөрөөр хэлбэл одоо тэр төрөө булчирхаа аажмаар ажиллаад эхэлж байна. Тэгээд би бас одоо шинжилгээ өгөөд байгаа л да. Эхний өгчөөсөн шинжилгээ хоёр дахь нь бол их дээшж гарч ирж байна. Ялангуяа тэр нөгөө шохоожилт багассан байна. Хамаагүй багассан байна. За тэр сахар бол ингээд багасаад ороод ирж байна. Ер нь энэ сахар гэдэг чинь чимээгүй тахал гэж хэлдэг юм лээ. Энэ бол үнэн юм байлээ. Тий. Энийг бол одоо ингээд хүмүүс анхаарад ялангуяа миний насныхан ийм өвгөн хөгшин болсон улсууд одоо бас энэ тэжээлийг авч хэрэглэхэд энэ лавл алдаа гарахгүй байх гэж бодож байна. Гэхдээ хүний бие өөр гэж байгаа юм л да. Одоо тэр юуны хувьд бол гэхдээ чухам одоо ямар байх надад лавл одоо энэ надад ч гэсэн сайн боллоо гэдгийг одоо би энэ одоо ингээд хүмүүс ингээд гадар явж ингээд эмнэлэг мэлгэр үүж тэр тим юм өвдөд ийм юм өвдөд л гээд ингээд тэрээс бодогдсон шүү дээ. Энэ бүтээгдэхүүн бодогдсон шүү дээ надад. Энэ хүнд яаж ойлгуулад би энэ бүтээгдэхүүнийг аваад ингээд үүсчдэг болоосаа би яаж ойлгуулах вэ, яах вэ гэл. Тэгээд өөрийгөө одоо ингэж эмчлээд өөрөө одоо эрүүл болж байгаадаа маш их баярлаад би тэгж хийж байгаа. Түүнээс хүн болгоныг бид нар чинь бас таарн байрна гэсэн бас нэг тийм асуудал бас байхгүй шүү дээ. Хамгийн гол нь энэ чинь юм биш. Эргээд эргээд эн чинь бол бид нэр тэжээл болж цэвэршээд тэжээл болж ижил ингэж бидэрт үйлчилж байгаа байхгүй юу. Жишээлбэл тэр давсганы тэр нөгөө төрөө булчирхааны тухай би ийм одоо 7-8 жил уулаа шүү дээ. Урд нь тамсоол гээл тэгээд тэр тамсоолын төрлийн эмүүдийг тэгээд огт өөрчлөлт байдгүй байсан байхгүй юу. Зүгээр муулж байгаа биш шүү. Ер нь тэр тамсоолын тэр үүд надад ямар ч өөрчлөлт өгөөгүй. Миний толгой тархич. Энийг уугаад шууд шээж байгаа шээсээ таслаа зогсоодог болж байна. Өөрөөр хэлбэл тэр төрөө булчирхаа зогсоож ийн гэсэн үг. Тэр аим орж ийн гэсэн үг юм байна. Тийм. Бидний наавнар бас л юм байсан шүү дээ. Би ч мэдээ. Тэгээд нэг гоочхороо ерөөсөө зогсдгоо гэзээ дуусч иж тэгээд нарийнх нар ингээд байдаг. Энэ эрэгтэй улсууд бол энийг их сайн ойлгож явах хэрэгтэй. Энийг авах нь хэрэглэх нь зүйтэй юм гэж би хэлээд байгаа юм. Тэр юм. Тэгээд энийг одоо тэр 11 орн оролцсон дандаа цэвэр экологийн бүтээгдэхүүн тэг хими ямар ч одоо найрлагатай юу ч ороогүй гэдгийг би одоо зүгээр би
боддсон юм л да. Химийн үйлдвэр дэндүү хөгжсөн одоо Будапешт нийслэлтэй өнгөр. Өнгөрийн хэнд байхгүй байгаа байхгүй. Жишээлбэл одоо бид нэр Салисавтал гэх тэрнээс эхлээл өнгөрийн үйлдвэр шүү дээ. Бид нэр одоо ууж ирж өссөн. Тэднэр шиг. Тэгээд тэр химийн одоо юм ороогүй гэдгээр нэг онцлогтой юм шиг байна. Биднэрт байгалийн угаараа тэгээд байгалийн гэхээр бидний мэддэг наран цэцэг юм уу тэр дэгд юм уу одоо юу ч юм уу янз бүрийн ургамлууд байгаа. Тэднээс гаргаж авсан дэлхийн тэр 11 оны орны шилдэг эрдэмтдийн бүтээсэн энэ бүтээлүүдийг нэгтгэж өөрөөр хэлбэл энэ Канадад төвтэй энэ Корал клуб нэгтгэж гаргаад тэгээд одоо газрууд салбарууд одоо Оросд ч юм уу Казахстанд ч юм уу салбарууд ягаад гэвэл энэ одоо манай Казахстанд манай монгол хэлтэй Монголд өсөж торинсон хүмүүс зөндөө байгаа шүү дээ. Жишээлбэл тийм нэг монгол хэлтэй залуу нөхөр залуу хоёр одоо тэнд амьдардаг юм байна гэдэг би тэгж ойлгосон. Тэгээд тэд нар энэ салбарыг ажиллаулдаг юм байна. Тэгээд тэд нар яг гэвэл хамгийн хурдан ирүүлэх арга нь тэндээс машин шууд Баян-Удгийн хооронд явдаг. Тийм билээ. Машинд энэ ирээд захиалга яг тэр чигээр ирээд одоо бид нар бол Баян-Удгиос шууд авч чадахгүй шүү дээ. Ховдоор дамжуулаад ховдоос одоо нааша нөгөө шугамын машин явдаг учраас тэрийг дамжуулж аваад. Энэ эмний үн дээр тэр зардал бол бас орж ирнэ. Тэгээд мэдээж ирнэ. Тэрийг бол бид нэр одоо тэр дээрээ одоо зардал мардал нь орж ирнэ. Хүүхдүүд хөгшин яаж байгаа учраас тэгээд эн чинь энэ нэг хайрцаг одоо энэ хайрцаг ихтэл ийм ингээд 3-ны энэ дотраагийнхад 4-5 төрлийн одоо эм тан их олон төрлөөр ирнэ. Тэгээд эмийн заавар бол тэр энэ урс заавар тийм байлаа. Шууд урсын юугаар нөгөө монгол руу урчуулаад би өөрөө ингээл утсаараа урчуулж агаад тэгээд заавраа урчдаг маш тодорхой тэжээд ирж байгаа шүү дээ. Энэ бол хамгийн анхны тэжээл гинэ. Яагаад гэвэл одоо миний биед тэр 50 60 жил 70 жил хоримтлагдсан тэр хорыг энэ одоо гадагшлуулдаг юм байна. Энэ гурвыг одоо би 3 сарын хугацаанд нэг сар уугаад ингээд 3 сарын хугацаанд би хэрэглээд миний биений бүх хор арилах ёстой. Жишээлбэл одоо тэр ажиллахаа байсан эргэтэн тэр төрөө хүчрхай юм ингээд аажмаар одоо юу яах ажиллагаанд орох. Тэгээд энэний дараад нь 2 дугаар шатал гээд би уух хэрэгтэй байна. Тэгээ 3, тэгээ 4 ч юм уу одоо ингэж орох хэрэгтэй. Би зүгээр одоо эхний шатан дээр байгаа. Эхний шатны маш их үр дүнтэй, маш их өгөөжтэй тийм байна. Эмчнэр нь бас тэгээд их зааврын өгөөд ингээд эхний шатал дээр нэмэлт ийм бүтээгдэхүүн ав гэсэн бас зааврын өгчт юм байлаа шүү дээ тий. Манай энд одоо хийсэн дэлгэрэнгүй шинжилгээ цусны сахарын юуны байдаг шинжилгээ шууд тэнд нөгөө одоо бид нар чат гэж ярьдаг шүү дээ. Тэрийгээр шууд Казахстан руу явуулаад бид нар өөрсдөө явуулаад хариуг нь тэд нар таарсан эмчилгээг нь ирүүлээд байна. За танд энэ таарах юм байна. Та бол энийг 3 уух юм байна. Тэгээд дараад нь шинжилгээ ирүүл гэдэг ч юм уу. Одоо саяхан 7 хоногийн урталд одоо шинжилгээг аваад явуулахад тэр урд анхны өгчөөсөн шинжилгээнээс харьцангуй сайжирч гарч ирж байгаа байхгүй миний ойлгосноор. Тий. Би болохоор одоо 3 сарын сүүлээр би явахыг утад очиж шинжилгээнд орох. Тэгээд нөгөө судасны найрааслыг дахиад бас өгөх юм би. Миний бодлоор бол судасны найрааслал бас нөгөө төгс тэгж эмчлэгдэхгүй гэж одоо эмч хэллээ гээд ингээд би өөрийгөө бас буужж байгаа юм л да. Гэсэн мөртлөө тэр намдахгүй байсан тэрийг улан жил эмчилгээ хийгээд эмэндээ сүүлийн үед бүр ингээд намдхаа байгаад ирчихсэн энэ өвдөлтийг энэ ингээд 14 хоногоос хоошоо ингээд сарын хугацаанд одоо намайг одоо ийм гоё болгосонд би энэ судасны энэ их бүхэрдлийг арилгаж जैन бас цэвэрлж जैन гэж би бодож байна. Цэвэрлж जैन байхгүй юу? Хамгийн гол нь жишээлбэл одоо яг тэрнтэй чинь хадваад хэлээ дээ. Чихний сонсоход бол ингээд аажмаар одоо хүний насжилтаар багстай байна л да урд өмнө. Тэгээд энийг хэрэгжилж эхэлснээс хойш ингээд юм сонсоод би одоо сонсоод байгаа гэж ойлгоод байгаа байхгүй. Тэр нь тийм их таг удаагүй л дээ. Ер нь саарч ирсэн. Тэгсэн одоо миний чихэнд би хүүхэд ах уцаагаасаа тийм нойтон чихний хулах. Миний чихний нойтон хулахтай байсан байхгүй. Тэг ихтер нэг ингэсэн чинь энд юм таарлна. Үдсэн чинь их том юм
бараг хүмүүсийн толионы чинь Тэр хуралдаад гараад ирж байна. Бас энэтэй холбоотой гэж бодож байгаа. Бас яг хэлж байгаа юм алга. Ер нь бүх юм тогтмолж маягтай хэлбэртэй болчихж би бас нөгөө энэ өвдөлттэй байгаад одоо яг сарын үргэлж би өвдөжсэн хүн шүү дээ. Одоо тэрнээс урагшуул өвдөж. Тэгээд тэр өвдөлттэй байгаа хугацаанд бол хүнтэй ингээ яриад ингээ суучгаад эргээд нөгөө хүн ч одоо юу гэж хэлсэн бэлээ гэд бас жоохон ийм саажилт бас ингээ яг урж байсан надад яг мэдчихсэн. Тэгээд би нөхөртэйгээ хэлдэг би жоохон тэгээд байхыг юм ойлгохгүй байгаад ирж байгаа. Миний өвдөлтөөс болоод одоо ингээд ах шиг байна гэл тэгжсэн чи одоо энийг uuсан чинь би бас мэдчихэж байгаа юм. Бас тэр сэргээд тархит толгоос эргээд бас их тархины одоо үйл ажиллагаа одоо хүн ойлгох байх тэр юм нь бас их сайжирч байгаа. Би надад мэдчихсэн. Мартах гэд байж эхэлжсэн байхгүй юу би? Нөгөө цэдэн даргаыг нөгөө юм мартдаг болохоор наалаас хааллаа гэдэг шиг. Энийг энэ дээр тавиад ингээд мартах жишээ байсан чи. Одоо тэр байхгүй. Нойр бол одоо төвлийн болцсон одоо өглөө хэдэн цаг хүртэл өмссөн ч амгалан тайван байна. Нойргүй бол хүний галзуурах юм байл да. Би бол яг тийм л юмд орж ирсэн да. Тэгээ одоо эргээд одоо ингээд үүдээд ингээд харахад бол за тамхинаас гарч чадахгүй байна даа бүх юмыг одоо би бус юмыг одоо болж гин гэж ойлгож байгаа. Одоо тэгээд одоо миний үеийнхэн ялангуяа 70 нас хүрч байгаа 65 6 та ийм улсууд тэр төрийн булчирхааны тийм томрол тийм шохоожид явагдаж байгаа бол шууд энэ одоогоор Казахстанаас ирж байгаа энэ Корал клуб гэдэг энэ хандараа танд энэ бол ямар ч байсан тодорхой хэмжээний нас нэмнэ. Та бол өмдөндөө шээсээ тусаахаа байна гэсэн одоо би ийм л үг хэлэх байна. Тэгээд энд одоо хэлэхэд би цус авахулсан гэж түрүү хэлсэн. Тэр цус чинь одоо шууд ямар нэгэн саадлгүйгээр илгнээс цусны суугаар ялгараад ходоод руу ордог байна гэдэг. Тэр юмыг энэ зохицуулж байгаа гэж би бодож байгаа. Оройд унтахын уртад одоо 4 ширхгийг уудаг одоо энэ бол ерөөсөө тэр өглөө босоход ямар нэгэн надад ямар нэгэн одоо тийм ходоодонд зовөр энэ төр тийм хоолны шингэлт одоо сайд болчихж байна. Тэгэхээр эднэр энийг чи зохицуулаад байгаа юм гэж би. Тэгээд ер нь хүний эдис муудах энэ бол байна л да. Байна. Тэгээд тэр юма энэ бүтээгдэхүүний өөрөлдөлд тэр тэжээлүүд нь нөлөөлж байна хүний эрхтэнд. Одоо нодлон би пальтогоо юмс чадахгүй байсан шүү дээ. Юу нэхэдэл энэ гар хөл ингэж хөдөлдөг. Одоо бүх юм бүгдээрээ ингээд төлөөтэй болоод ирж байна. Ер нь одоо тэр ер нь сайн л гэж хэлэхээс одоо би сайн энэ бүтээгдэхүүн ялангуяа нас агч яваа улсууд бол энийг хэрэглэхэд тодорхой хэмжээний насыг чинь нэмнэ гэдгийг одоо би одоо өөрийнхөө нэрээр өөрийнхөө насыг барьж одоо таа бүхэнд хэлэх байна. Сайхан бүтээгдэхүүн тэл учирсан гэдэгтээ би их баяртай байгаа шүү дээ. Яагаад гэвэл би одоо өнөөдөр ингээд 100 болчихсон. Тэгээ имжлэг ямар ч имжлэхөө байхгүй гэхээр мэдээж хүн сэтгэлээр унаа шүү дээ. Тэгээ сэтгэл санаагаар би өөрийгөө их ялахыг их боддог байсан. Одоо ингээ ялсан. Тэгээд сайхан ажил хийж исэн би. Тэгээд мэдээж шинжилгээ хараад тэр хаалгаанд орох бас заавартай энэ ясанд энэ бас авах тийм заавартай ирсэн кохотоос. Тэгээ кохот тэр заавраараа би ингээд урах гэхээр ч мэдээж мэдэн хараагүй болох. Тэгээд хэлгүй болох, бүр мэдрэлгүй болох иймэрхүү одоо эрсдлүүд байгаа. Тийм учраас одоо би тэгээд тэрүүгээр давж чадаагүй. Хамгийн гол нь би тэр хаалгаанд орох юу гэл өстой сэтгэлээр давж чадаагүй. Тэгээд болоод хаалгаанд орохгүйгээр өөрөөрөө байгээл одоо ирсэн. Тэгээд ирснийхээ одоо бас хүчинд өөрөө одоо зүтгэж одоо янз бүрийн юмыг л одоо өнгөж явсныхаа хүчинд л би өнөөдөр ийм сайхан бүтээгдэхүүнтэй учирч энэ өвчнээсээ би ингэж салахаар болж одоо ингэж сайхан нэрүүд болж байгаа да. Туйлын их баярлж байна. Тэгээд энэ бүтээгдэхүүнийг санал болгосон Октябрь дүүдээ бас их баярлалаа. Надад чатаар энийг санал болгоод би дүүгийнхээ өгөнд орохгүй сар би энэний талаар бүтээгдэхүүнийхээ талаар одоо өөртөө ойлголт аваад төрүүчийн үүжсэн бүтээгдэхүүнийхээ мөр ашгийг үзэхээр би 3 сар тэрийг уугаа тэгээд болохгүй болоод энийг өгөөд одоо сарын хугацаанд би ийм сайхан болоод
зарим ах дүү найз нөхөд уулзахад намайг одоо зарим нь гайхаж байгаа. Хүүчин нүүр царай одоо ороод уучлаа штэ. Цэнгэлээ чи одоо би чинь одоо уулаад байгаа юм шиг юу уугаад байна гэсэн. Ямар ч юм нэмжлэгээ байхгүй гэж байгаа намайг чинь хүмүүс чинь бас их янз янзаар хүнийг хардд юм байлаа. Тэгээд одоо ийм бүтээгдэхүүн уугаад ингээд гоё болж гинөө. Одоо би гоё болсон гэдэг ингэсэн. Чи харин шал өөрөөж байна. Тэгээд өнөөдөр л манай нөхөр хэллээ. Чамаа 3 хоног эмнэлэг хэвтэй гараад ирсэн. Тэгээд энд сая хоол идэж сууж байгаад чи нэрэ царай зүс чинь шал өөр болсон юм шүү. Чи бас нэг өөр байсан байна те. Хажууд байгаа хүн чинь царай зүс яг муудаж бас янз бүр болж байгааг нэг анзаардгүй юм байлаа. Тэгээд надаас хөндө 3 хоног явж ирчгээд тэгээд надад бас царай зүс өөр болсон байна. Энэ бүтээгдэхүүн их сайн болж байна чамд. Тэгээд манай хөвгтүүд ч гэсэн одоо их сэтгэл амар болсон. Ээж одоо энэ байнгын өвдөлтөй миний хөвгтүүд маш их зовлонтой. Хажууд байгаа хань нөхдөд ч гэсэн би өөр нь унтуулж чадахгүй шөнөөрөө өдрөгөө зовоодаг дандаа ярвааж яадаг. Тэгээд өвчнээсээ салж байгаадаа маш их баяртай байна. Тийм учраас хүмүүс минь сүдсний тархины сүдсний нарийнсалтай ийм хүмүүст бол одоо энэ бүтээгдэхүүн уугаач ээ. Бити ингэ шанал суугаач ээ. За тэгээд элэг уушиг дотор ирэхэд нь энийг бүгдийг цэвэрлдэг, дотроосоо цэвэрлдэг ийм сайхан байгалийн бүтээгдэхүүн энтэй учирч одоо өнөөдөр настай ах бит хоёр маань одоо ингээд өвчнөөс салж илээшж байгаа учраас та бүхэндээ бид нэр өөрийнхөө одоо эрүүл болж байгаа учраас өөрийнхөө одоо бүх туршлага одоо бүх гарсан энэ нэмжлэгээ ярьж өгч байна. Ер нь тэгээд хүн ингээд өтлөөд насчаад ирэхдээ зэрэг янз бүрийн одоо тэр одоо миний хувьд бол тэр цүсний хадгаанаас болчихж байгаа мэдээ цүс авах суудаа дотор хагараад авах болсон байхгүй. Тэгээ тэрнээс болоод ийм хоолны дэглэмэнд орчиж байгаа юм. Тэгсэн чи энийг хэрэглээд эхлэхдээ зэрэг нөгөө хоолны дэглэм шаардлагагүй болчихж штэ. Өөрөөр хэлбэл өөхтэй мах идэггүй ч юм уу тэр одоо сүйтэй цай ууж болохгүй ч гэдэг ч юм уу. Энэ бүх юмнууд цөмөөр байхгүй одоо бүх юм хэрэгжилж байгаа. Ерөөсөө тэр энийг хэрэгжилж байгаа тохиолдолд болвол тэр өөрийнхөө хэрэгэлдэг юмыг хэрэгжилж л байх хэрэгтэй. Ийм шиг байна. Тийм л одоо хорихгүй юм байлээ. Тэгээд шингэл туш маш сайн байгаа. Сайн байгаа. Тэр юуны төрөв булчирхааны одоо шохоочилт гэдэг тэрийг аажмаар ингэж хайлуулж уусгах маягтайгаар цэвэрлдэг юм шиг байна. Юу нэг хусаа хийсэн юм шиг нэг авчна гэж байх уу? Тий, би ч гэсэн одоо миний өв чинь тийм хурдан эдгэрнэ гэж бас байхгүй шүү дээ. Тийм шүү дээ. Тий, би ч одоо тэгээд 3 сард одоо үзүүлнэ. Дахиад жилийн дараа үзүүлнэ. Тэгээд 3 сард үзүүлчихээ би эргээд бас яриа өгье гэж бодож байгаа. Миний энэ сайн үр дүнтэй сайн хариу гарна гэж их өөрийгөө хичээж бодож байгаа. Яагаад гэвэл өөрөө би одоо ингээд эрүүл болоод өөрөө зовргоо болчихсон юм чинь би одоо миний өвчин цаанаа эдгэрч бас илээшрэх тийм шинж тэмдэг авч байгаа учраас л одоо энэ өвчин маань өөрөө баяртай байгаа шүү дээ өвчнөөсөө салж байгаад. Тэгээд эргээд бас ярина. Ярьж би бас хүмүүст одоо энийг ойлгуулна. Тэр төрөө улчирхаагаа та яриад шүү дээ. Ер нь энэ настай хүмүүс бас биш ээ. Одоо төрөө улчирхаа нас их залуужсан шүү дээ. Тий, тийм учраас одоо мэдээж хүмүүс одоо мэдж л байгаа шүү дээ. Залуу байсан ч л одоо төрөө улчирхааны асуудалтай ийм хүн энэ хүн одоо ийм боллоо гэдэг ингээд ярьж байгаа юм чинь. Тэгэхээр хүний ийм бүх биеийг л одоо эрүүл болгож яана ямар ч өвчтэй хүнийг эрүүл болгож яана л гэж одоо цэвэршүүлж байна гэж би байна. Цэвэршүүлж байна. Тэр 5 цулыг өөрөөр хэлбэл тэр ээлийг ходоо тэр нойр улчирхаа тэр цөс юм уу эдгээр цөмийн ингэж цэвэршүүлж ямар нэгэн уугаар одоо болгочихж байна. Тэр хуучин одоо тэр шохоочл тентрийг бол аажмаар ингэж арилгадаг тэр. Би одоо маш их өндөр даралттай шүү дээ. Одоо даралт одоо энийг үүснээс хойш даралтын юм ухаа байсан. Хэсгийн эмнэлэг дээр очиж даралтынхаа юм сүүлийн 2 сар 2 сар болго сүүлийн 1 сар удаа бичүүлж аваагүй байгаа. Тэгээ төрүүгийн авсан даралтын юм байж лээ надад. Би сахарын юм хайсан. Тэгээд тэр төрөө улчирхаанд уудаг юм хайсан. Огт хэрэглэхгүй байгаа доо 3 сар энийг. Тэгэхэр чи шинжилгээ тэгж гараад байгаа юм чинь энэ нөлөөлөө тэгж байгаа хгүй. Тэр зүрх нөгөө нэг өшгөрүүлээд одоо тэгж явах чинь би очиод үзүүлнэ. Эм бичиж өгнө юм чи. Тэгэхээр нөгөө би чи нөгөө эмний заалт байхгүй болчихсон эм уух юу болцсон. Тэжээлийн эм ирээс ууж болохгүй гэсэн шүү. Наадах чинь тэжээлтэй юу? Миний энэ яс юм болсон байр шүү гэдэг ингээд
тархи толгоогоо би эргээд эмч болгонд ярьдаг. Тэгэхээр та тийм асуудалтай бол бас ийм хамаагүй бичиж болохгүй юм байна гэж хэлдэг эмчнэр. Одоо тэр зовлонгоос хүртэл одоо ангиж ирлээ шүү дээ. За баярлалаа. За баярлалаа. Баярлалаа. Юу сансан хүсэлт сэтгэлчлэн мэдэх болтугай. Энэ бүтээгдэхүүнийг одоо бас миний үеийнхэн манай Цэнгэл шиг одоо тийм онцтой ойролцоо хүмүүсээ бас захиаж авч хэрэглэх нь зүйтэй юм аа. Ер нь энэ хор болохгүй өстө нөгөө хор болно тэжээл болно гэж ингэж байна. За тэгээд хавдартай янз бүрийн бас одоо тийм хүнд өвчтэй ийм хүмүүс маань энийг авч хэрэглээч. Энэ гадаадын одоо энийг хэрэгжилжсэн энэ гадаадын орны хүмүүсүүд тэр хавдартай хүмүүс хүртэл эдгэрээд буцаад эргээд одоо хэвэн болсон байсан бичлэгийн хүртэл бийдсэн одоо тэр маш их судалсан би энийг тийм учраас одоо энэ Монголд маш их хавдар гэж байна. Тэр хавдартай хавдрыг эргээд одоо химийн тарианд одоо ороод бас дураатаад мэдээж тагаад буцаж эргэж сэрэгдэг учраас энэ бүтээгдэхүүн эргээд эмэнд харшил өгөхгүй үүж байгаа эм танд харшил өгөхгүй. Тийм учраас л энэ бүтээгдэхүүнийг бас л давхар хэрэглээ та нар энэ өвчнөөсөө салгаашаа гэж бодож юм. Би тэгээд та бүхэндээ одоо хамгийн үрэлх юм одоо дотроосоо энийг аваад хэрэглүүл маш их үр дүнтэй. Тэгээд аав ээжтэй хүүхдүүд маань аав ээжтэй маш авч хэрэглээч. Би одоо миний баг охин надад санхүүгийн асуудлыг шийдээд тэгээд анхны бүтээгдэхүүн аваад ийм үр дүнд орсон чинь одоо дараагийн охтууд одоо намайг дараагийн санхүүжлийн асуудлыг шийдэл бүгдийг аваад өгөөд байгаа. Тэгээд 400-500 мянгаас дээшээ үнэтэй яг одоо ярихад тэгээд үнэтэй байж мэдээж энэний үр дүн бол маш хурдан гарч байгаа. Тэгээд одоо мөнгөөр хэмжиж болохгүй. Бэлэг гэдэг юм одоо нэгэндээ өгдөг болцсон байж тээ тийм ээ. Бэлэг маш их дэлгэрч байгаа. Миний бодлоор бол одоо энийг л захиалаар өгвөл захиалж ил одоо аав ээж ах дүүдэд ингээд өгвөл хамгийн одоо өвчнээс л одоо энийг салгаж байгаа учраас л хамгийн эрдэнэ энэ л болмоор бол гэж би одоо их дотроо бодож байгаа. Гэхдээ яг захиалаад Монголда манай увстай эрсдэл 5-7 хоног болж илээ. Тэг энийг би бодож одоо тэр үнэтэй гэж өвчин үн байхгүй шүү. Тийм шүү дээ. Тийм ээ. 10 сая төгрөгөөр ч гэсэн өвчний үнд эдгэх хэцүү шүү. Энийг бодвол байлгүй яг өөртөө тохирсон үнэтэй. Яг зааврын дагуу зөв хэрэглэх юм бол хүнд маш ашигтай. Би ч одоо гэж би үзэж байгаа. Тархины гүн ясны хавдар гэж одоо надад Монгол уншлаа гэж байгаа шүү дээ. За тэрүүгээр би кокот тэгж явж бэжин та хавсарч одоо тэр шинжилгээнд яваагүй бол одоо би өнөөдөр хүртэл тархины хавдартай л гэж явж явах хэрэгтэй. Тий. Тэгээд хүний сэтгэл санаа ямар яах вэ? Тий. Тэгээд тэр хавдартай байсан би өнөөдөр одоо бүр яаж яах байсан бол гэж бодохоор хүн сэтгэлээр л өгт юм байлаа. Сэтгэлээ өөрөө чанга байгаад өөртөө одоо би өгөхгүй гэж л бодож энэ юуныхаа өвчнийхээ ардл сайн ураад тэгээд юмд хүрнэ л гэж бодох юм бол би ингээд хүрлээ л гэж бодож байгаа. Одоо өөрийг нь эрүүл болгохын одоо үндэслэлээр л би ирчихсэн. Одоо энэ сайхан бүтээгдэхүүнийг уугаад одоо толгомол байгаа ч гэсэн ингэж нэг хөдлөж чаддгүй байсан шүү дээ. Одоо тэгээд ийм сайхан болж байгаадаа баяртай байна. За баярлалаа. Орол клуб хүн төрөлхтний эрүүл аз жаргалтай амьдралын төлөө. Орол клубт яг одоо нэгдээрэй.